нэрийг дэвшүүлж байгаа. Цолмон 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. За 1988 онд нийслэлийн 52 дугаар сургуулийг дүүргэсэн. 1988-аас 1992 онд Оросын холбооны улсын Омскийн технологийн сургуулийг төгссөн. За 1994-өөс 98 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлэр төгссөн байгаа. За 2001-ээс 2003 онд Английн Exeter-ний их сургуулийг суралцаж магистр хууль зүйн ухааны магистрийн зэргийг хамгаалсан. 2013-аас 2014 онд Америкийн нэгдсэн улсын Колумби их сургуулийг суралцаж хууль зүйн ухааны магистрийн зэргийг хамгаалсан. За ажилласан дадлаг туршлагын хувьд бол улсын хурлын тамгын газарт компьютерийн операторч нар 1993-аас 94 онд анх ажиллаж эхэлсэн. 98-аас 2001 онд бол Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургуульд иргэний эрх зүйн тэнхимийн багшаар ажилласан байгаа. 2004-өөс 2013 онд хууль зүй дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан. 2014-өөс 2016 онд Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгчөөр ажилласан. Төрийн ажлын дадлаг туршлагатай. За хууль зүйн салбарт бас олон жил ажилласан туршлага хоримтлуулсан ийм мэрэгжлийн боловсон хүчин байна. Ингээд Цолмонг нэр дэвшүүлэх талаар танилцууллаа. Одоо